Монгол Улсын засгийн газраас санаачлан батлуулсан аж ахуй нэгжийн орлогын албан татврын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр албан татвар төлөгчийн нийгэмд чиглэсэн хөрөнгө оруулалт хийж санхүүгийн дэмжлэг үзүүлбэл борлуулалтын орлогын 1% хүртэлх хэмжээгээр татврын хөнгөлөлт эдлэх боломжтой. Амтэн улс зэрэг байгалийн баялаг хамгаалах, нөхөн сэргээх, ашиглах, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах. Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхдийн асрамжийн үйлчлэгээ, тэдгээрийн эрхийг хангах, хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тохируулагдсан орчин бүрдүүлэх, хүүхдийн тоглоомын талбай, цуслан, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, соёлын өвийг хамгаалах, сэргээх, музей, номын сангийн үйл ажиллагаа болон хөгжим, кино, гар урлал, тайзны урлагийн бүтээл төөрөх, тоглох, түгээх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцлбор барьж байгуулах, ашиглах. Нийтийн эзэмшлийн зам, талбай, цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулах, ашиглах, хамгаалах, тогтжуулах, цэцэрлэгжүүлэх, нийтийн тээврийн хөгжлийг дэмжих, давагдашгүй хүчин зүйл болон түүнтэй адилтгах бусад гамшигын улмаас хохирол барагдуулах. Спортын барилга байгууламж барьж байгуулах, ашиглах, олимпийн төрлийн тэмцээн зохион байгуулах, Монголын үндэсний олимпийн хорооны бүртгэлтэй олимпийн төрлийн спортын холбоо, түүнд бүртгэлтэй баг, мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчдад олгосон санхүүгийн дэмжлэг. Монгол Улсын засгийн газраас зарласан тэргүүлэх чиглэлээр гадаадын ихтэйд сургуульд, дотоодын магадлан итгэмжлэгдсэн ихтэйд сургуульд суралцж байгаа оюутан, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгосон сургалтын төлбөрийн тэтгэлэг. Ихтэйд сургууль, шинжлэх ухааны академид судалгаа шинжилгээний зориулалтаар олгосон тэтгэлэг. Төрийн болон орон нутгийн өмчийн боловсрол, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, засгийн газрын тусгай сангийн үйл ажиллагаа. Татвар төлөгч та бүхнийг улс орныхон бүтээн байгуулалтанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Улс орноо хамтдаа хөгжүүлье.